За үзэгч та бүхэндээ үндэсний их баяр наадам мэндийг дахин дэвшүүлье. За төвцөнгөлт хүрээлэнгийн ойр орчимд за хуушуур айр гэх үндэсний бараа бүтээгдэхүүнээс гадна олон төрлийн сонирхолтой үйлчлэгийг бол үзүүлж байгаа юм байна. Тэрний нэг нь бол за босоо Монгол бичгээр за наадамчаа олны нэрийг болон бусад хаадын нэрийг бас ингэж зурж ийм үйлчилж байгаа юм байна. Тэгэхээр тухайн уран бүтээлчтэй уулзж байна. За танд үндэсний их баяр наадам мэндийг дэвшүүлье. Наадамчаа олондоо өөрийгөө танилцуулахгүй. Баяр наадмын мэнд хүргэе намайг Нэмочир гэдэг. Бичиг соёл боловсролын төвд 2009 онд уран бичлэгийн мэргэжилдээ ажилласан. 2009 одоо 14 дэх жилдээ гэсэн үг байна. Тий, ер нь 2009 оноос хойш уран бичлэгээр одоо бичиж байгаа. Өөрөөр хэлбэл ингээ уран бичлэг те босоо Монгол бичгээр ингээ бичигтэй санаа сэтэл хэрхэн төрсөн юм. Тэгээ ер нь анх нөгөө Турк улсад бас Анкара хотод болсон соёлын наадам, дэлхийн соёл ба залуус гэдэг соёлын наадам оролцоо. Тэнд ингээд олон үе тэнгийн орны залуус, найз нөхдөд Монгол бичгээр ингээд дамжуулж танилцаа. Тэрнээс хойш уран бичлэгээр ер нь бичиж байгаа. Одоо ингээ босоо Монгол бичгээрээ те ингээд наадамч олны нэрийг бичээд дурсгаж гин. Энэ дээр яг юун сайхан санагч юм. Тэгээ те өвөрмөц шүү дээ. Одоо босоо Монгол бичгээр яг үннийг хэлэх одоо жоох ингээд хүмүүс ингээ мартах тал руу орчоод байгаа. Энэ тал дээр сэтгэлээс авах. За ер нь 2013 оноос хойш наадмын талбай дээр наадамчаа олондоо одоо Монгол бичиг соёлоор одоо үйлчилж байгаа. Тэгээд ер нь бол одоо наадамчид маань одоо нэг хуушур одоо студиондоо ирээд нэг наадмын хуушураа идээд ингээд наадмалтагтай адилхан. Ер нь бол одоо Монгол бичгээр банк гэр бүлийн нэрээ бичүүлээд ингээд явж дурсал болж тухайн жилийнхээ одоо бичиг соёлын дурсал болж авч явдгаар онцлогтой болж байна. Тэрүүгээрээ одоо сонирхолтой юм уу? Нөгөө талаасаа бас наадамчаа олондоо бас ингээд бичиг соёлоор монгол бичгээрээ бас бичиж үйлчилж байгаагаараа бас тэр сайхан санагдчих. Үйлчлүүлэгчд нь бас сонирн байгаа ах те ингээд нэрээ зуруулаад бичүүлээд авсныхаа дараа яг ямар сэтгэл төрж байгаа шиг юу гэж хэлж байгаа шиг. За ер нь бол сайхан наадаараа хэлж байна. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье гэж хэлж байгаа. Өөрийн чинь хувьд ингээ босоо Монгол бичгээрээ те ер нь гадна дотны яг хичнээн ойролцоогоор хэдэн тооны ингээ үзэгслэн гаргасан бол уран бүтээл юм. За яг одоо 7 сарын 6-нд би өөрийн уран бичлэгийн одоо бие даасан үзэсгэлэнгээ бол нээсэн байгаа. Лам арт галерей дээр энэ анхны зураас гэдэг нэртэй. За энэ үзэсгэлэн маань уран бичлэгийн 4 дахь үзэсгэлэн бие даасан үзэсгэлэн маань гарч байгаа. Гадаадын улсуудад ер нь бол үзэсгэлэнгээ гаргасан уу? Олон улсын ер нь бол бинал олон улсын үзэсгэлэнд бол оролцдог. Тэгээд Бээжин бинал, Чонжу бинал, Нордарт гэдэг Германы олон улсын одоо олон улсын үзэсгэлэнд бас яг уран бичлэгийн бүтээлээр бас оролцсон байгаа. Өнгөрсөн оны одоо 2022 онд бол Нордарт олон улсын үзэсгэлэнд одоо уран бичлэгийн бүтээлээр бас оролцсон. Одоо ингээ босоо Монгол бичгээр ингээд тийм ээ сайхан зураг зураад байхад тойч үедээ үр хүүхдүүдтэй хэрхэн үйл хэрлэж хуваалцж байна. За Монгол бичгээс сурах зүйл их олон байдаг. Тэгээ уран бичлэгийн төрөл маань өөрөө тамга, сэлмэл, бичгийн тэг, улсын үзгийн тэг, биерийн бичлэг гэдэг их олон төрлөөр хичээлж өөрийгөө хөгжүүлэх орон зай байдаг учраас энэ маань одоо бас хойч үедээ бидний бахархал болж үлдсэн гол соёл юм. Тэрүүгээрээ бахархаж байна. За төгсөл нь одоо наадамчаа олондоо тийм ээ баяр наадмын мэдлэгээ дэвшүүлэхгүй. За тэгээд наадамчаа олондоо сайхан дэлгэр нар хурд тэгшэрсэн сайхан наацгаарай гэж хүсэж байна. За баярлалаа.